За сайн байцгаана уу? Өнөөдөр бол 3 сарын 1-ний өдөр Монголд одоо цагаан сар болж байгаа шинийн 2. Тэгээд би одоо нүүхэд 29 өдөр үлдээд байна. Тэгээд сүүлийн үеийн ер нь бол нүүлтийн влог. Влого яг сайн хийхгүй л байгаа л да. Яг л нэгдүгээр тамир цагуу, хоёрдугаар надад хийх хүсэл байхгүй байгаа. Гэхдээ энэ удаагийнхыг бол заавал авч үлдэх ёстой юм шиг санагдаад. Яагаад тэгэхээр хөл бүтэн Солонгос улсаас Япон улс руу улсаас улсын хооронд нүүж байгаа айгүй том үйл явдал ер нь болж байна. Тэгээд энд хөл бүтэн амьдэрсэн 6 жилийнхаа амьдралыг тодорхой хэмжээнд дуусгаад тэгээд шинэ газарт, шинэ орчинд, шинэ хүмүүстэй амьдралаа эхлүүлж байгаа болохоор ерөөд бол миний амьдралын хугацаанд хийж байгаа айгүй том үйл явдлуудын нэг тохиох гэж байна. Тийм болохоор энэ удаагийн влогийг хийя гэж бодлоо. Тэгээд сүүлийн үед ер нь ямар шантай байсан гэхээр би 1 сарын 5-нд билүү 6-нд Монголоос ирсэн амарч агаад тэгээд ерөнхийдөө бол нүүлтийн үйл явц баг 2-3 сар дамжсан тийм ер нь их нүүлт хийж байна. Тэгээд яагаад ийм их нүүлт ажилтай нүүлт болж байгаа вэ гэхэлэр манай ээж бит хоёр нэг байранд амьдардаг гэсэн. Тэгээд ерөнхийдөө бол хоёр өрөө дундаа нэг том галтгоотой дэжгүй том байр ахгүй юу. Тэгээд бид бүхний угаасаа л ээж аав юугийнхан ер нь хийхтэй айгу материаллык хүмүүс, материалист хүмүүс байдаг. Тэгээд би бас яг тийм юм төссөн болохоор хичнээн минималист байх гэсэн эд зүйл ер нь бол ихтэй байсан. Тэгээд манай ээж болохоор 12 сард Монгол буцсан. Тэгээд гинтийн шаардлагаар Монгол буцсан болохоор гэрийнхаа эд зүйлсийг ер нь янзлж амжаагүй өөрөө яваад өгсөн. Тэгээд миний хувьд одоо энэ их ачааг гэх юм уу те өөрийнхөө эд зүйл бол ээжийн эд зүйлийг ер нь зэгцлэх янзлах. Тэгээд нүүхээс өмнө ер нь бол янзлах тийм үүрэг надад ирж байгаа байхгүй юу. Тэгээ яг сансныг бодвол бас ч гэж эрт одоо яг бодож байхад бас ч гэж эрт ээж явсан л та. Магадгүй яг 2 сарын сүүлэр ч юм уу те ингээд 2 сард ч юм уу ингээд гинт яваад өгсөн бол би сарын хугацаанд энэ их ачаа зүйл эд зүйлсийг ер нь бол янз бүр ямжихгүй байсан гэж бодож байна миний хувьд. Магадгүй янз бүр ямжлаа гэж бодоход би амар их стресстэй байсан баг магадгүй. Тэгээд 12 сард явсан болохоор ер нь бол окей Монгол явж ирчээ. Тэгээд ер нь эд зүйлсээ бүгдийг янзлаад тэг ингээд хаяхан хаяад хүнд өхийг нөгөөд тэгээд энэ гэрээ ер нь судлаад тэгээд Япон руу нүүх хэрэгтэй байна гэж бодож байгаа байхгүй. Тэгээд сүүлийн үед бодож байгаа юм хүнд ер нь одоо яг хэрэглэхгүй эд зүйлс ер нь айгүй их байд юм байна. Цуглуулсан. Одоо ямар ч хүн ингээл байнгын л ер нь худалдаа авалт хийж идэхтэй ингээл хүссэн юм ингээл гэрээ ингээл тогтжуулахдаа нэг газар нэг гоё юм ингээл өлөгч мөрч юм шиг эсвэл нэг газар ингээл гоё дэлгэц тавьчмаар нэг газар ингээл гоё орныхаа тав өсөлж мөлөл ингээл хитэн хос байдаг ч юм уу. Тэг ер нь бол айгүй хэрэглээ хүнд байдаг юм байна. Тэгээд тэр хэрэглээ яг үндэ байнгын тэг ингээд өдөр тутамд надаа ингээ хэрэгцээтэй зүйлс байна уу гэд бодоод үзэхээр яг магадгүй миний эд зүйлсийн нэг 30-50% нь бол би дуурайж 7 хоногт нэг удаа сөхөж арддаг ч юм уу эсвэл нэг удаа ингээд хэрэгэлдэг ч юм уу эд зүйлс байдаг. Үлдсэн 70% нь яг магадгүй жилдээ нэг ч удаа хэрэгэлдэг ч юм уу те ер нь хэрэглээ их багтаа зүйлс аягүй их байдаг юм байна. Тэрийг ингээд магадгүй би нүүлт хийгээг байсан бол яг энэ эд зүйлстэйг одоо хүртэл ингээд эндээ амьдраад ингээд магадгүй энэ дээр илүү их ингээд зүйл нэмээд амьдрч болох байсан байх гэж бодож байгаа байхгүй. Гэхдээ нүүх болоод ирэнгүүт яг эд зүйлээ аль болох ингээ хамгийн бага ер нь ямар ч эд зүйлгүй яг болох нь хайшин. Гэхдээ тодорхой хэмжээнд одоо 100% байсан бол окей нэг 20-30% нь үлдээгээд үлдсэнийг нь одоо бүгдээр ингээд хүнд өгөх юм уу те ингээд ямар нэгэн байдлаар өөрөөсөө ингээд өөр хүнд өгөх хэрэгтэй байгаа шүү дээ те. Тэгээд бодоод үзэнгүүт одоо ингээд өөрт байгаа эд зүйлсээ бүгдийг нэг нэгээр нь ингээд дүгнэж харах ийм зүйлс надад байсан юм байна. Би энийг хизээ хэрэглэе гэдэг тэр эд зүйлстэй холбоотой memory одоо ой санамжийг ингээд өөртөө буцааж сэргээж байгаа байхгүй тий. Тэгэнгүүт
айгүй их юм бодогцсон. Би ингээд яг энэ нүүлт надад нэг талаараа айгүй их юм ойлгуулж байгаа санагдаж байгаа. Тэгээд нэг ихэнх үед болохоор нүүлтэнд айгүй их ятарсан. Яа тэгэхээр би жоохон тодорхой тайлбарлаад өгье. Зөвхөн манай ээжийн ачаа гэхэд эхний ээлжинд Монгол руу 160 кг ачаа явуулж байгаа. 160 кг. Айгүй их тийм үү. Ингээд бүхэл бүтэн айгүй том хайрцаг ингээд 5 хайрцаг тэгээ өөрөө дийлэх чадахгүй хэмжээний. Тийм их ачааг явуулсны дараа ерөнхийдөө бол ачин дуусаагүй байсан. Тэгээд Монголоос явж ирчээд дахиад хойноос нь 60-аас 70 кг ачаа явуулж байгаа байхгүй. Гэтэ тэр нь ингээд дими ингээд одоо юу гэх юм хаягдах зүйлс биш те. Ихэнх бүх юм нь хаяхын хаяад өвхийн өгөөд ингээд шилэгдсэн ачаанууд нь Монгол руу явж байгаа гэж бодонгоо тэрнээс их ингээд эд зүйлс байсан байгаа байхгүй те. Тэгээд тэр бол ингээд зөвхөн ээжтэй холбоотой ээжийн ингээд хэрэгжилсэн эд зүйлс байгаад байдаг. Миний эд зүйлс гэхэлэр бас яг хоо ээжийнхээс арай бага ч гэсэн бас ер нь бол их. Тэгээд надад юу айгүйх байдаг гэхэлэр би ном дэвтэр айгүй ихтэйсэн. Тэгээд яг хоо одоо нөгөө нүүлт хийж байгаа болохоор солонгос хэл дээр заавал уншижсэн номнуудаа энэс авч явах шаардлагагүй гэж бодоод ерөнхийдөө номнуудаа бүгдийг цөөлсөн байсан. Тэгээд яг өөрийнхөө хичээлтэй мэрэгчлэлтэй холбоотой номнууд юм уу эсвэл өөрийнхөө яг нөө хийжсэн work-ууд гар бичмлүүд зэргийг ер нь бол ингэ шууд унтцсан. Тэгээд дээрэс нь би хувцас аягүй ихтэй. Тэгээд тэднийг сая сүүлд явуулж хахад бас хөөрхөн ачаа дарж исэн дор хаяж 150-60 ил ачаа бас ер нь сая Япон руу ер нь шууд унтсан. Тэгээд тэрний хойноос бас дахиад одоо ингээд ачаа авч явах хэвээр. Японд руу одоо ингээд нөгөө онгоцон сууж явахдаа ачаа авч явна шүү дээ тий. Тэгээд бодоод үзэнгүүт аль болох өөрийг ингээд хөнгөлөөд аль болох ингээд ер нь хүн ингээд хөнгөн амьдрах хэрэгтэй байна. Яг үндэ байгаа юмдаа сэтгэл хангалуун байна гэдгийг яг ойлгож эхэлж байгаа байхгүй тий. Хүн ингээд сэтгэл нь хандахгүй юм аваад хамал ингээд окей эд зүйлс нь ингээд цугладрал байна. Яг үндэ тэрийг ингээд магадгүй сарын дараа яг хэрэглэнэ үү. Тэрийг яг анх авч исэн тэр сэтгэл ханамжийг тэр үед авахгүй л магадгүйгүй баг. Тэгээд бодоод үзэхээр одоо яг энэ удаагийн туршлагаар гэх юм уу Японд очоод одоо нүүснийхаа дараа эд зүйл худалдаж авахтаа магадгүй илүү бодголоо гэж бодож байна. Тэгээд надад бас аюу ингэ сүүл таалагдсан нэг үг байгаа л да. Миний тэр Япон зохиолчтой номон дээр ажил болон амьдралын 100 одоо юу гэх дадал гэх юм уу те. Тийм дадлын тухай тийм аюу хураангуй энгийн хураангуй ном байгаа байхгүй те. Би тэрийг юу уншсан. Тэгээд тэрэн дээр яг амьдралын тэр дадалтай холбоотой нэг дадал дээр нь collection биш selection байгаарай. Collection биш selection ер нь хийж агаарай гэсэн утгатай амьдсан байхгүй юу? Collection бол ингээл янз бүрийн төрөл бүрийн ингээд цуглуулад ер нь бол амар хэд зүйлстэй. Selection болохоор чиний яг ингээ хэрэгэлдэг чамд хэрэгтэй үн цэнтэй зүйлсийг өөртөө ингээд удаан хугацааны турш өөртөө авч явдаг ч юм уу тийм үн цэн өгч байгаа гэсэн. Тэгээд бодоод үзэнгүүт би одоо юм худалдаж авах болохондоо окей би collection үүсгэх гээд байна уу эсвэл би selection үүсгэх гээд байна уу гэдгээ аюух боддог болсон. Тэр ингээд миний худалдаа авах ингээд одоо яг шийдвэр гаргалтад аюу ингээд чухал нөлөөлдөг. Тэгээд бодоод үзэнгүүт миний ингээд хэрэгцээгүй худалдаа авалтуудыг ингээд бараг л 60-70% нь магадгүй ингээд байхгүй болгосон. Тэнгүүт ингээд хамаагүй үд зүйлс одоо баг авч байгаа юм уу тий. Тэгээд сүүлдээ гэтээ миний бас нэг бодож байгаа юм. Ингээд би энэ эд зүйлстэй ингээд тодорхой хэмжээний тэгээ ингээд өөрийнхөө мөнгийг зарцуулаад тэгээд бас цагийг зарцуулаад авцсан байгаа. Тэгээд ер нь бол энэ эд зүйлсээ бүгдийг аль болох өнгөөдүүлэхгүй тулд хаяхгүй тулд би ингээд юм хаях гэдэгт ингээд айгу юу яадаг. Жохон сэтгэл ингээд өвдөд идэг. Яагаад тэгэхээр эд зүйлсийг одоо юу гэх юм айгууг чухалчилж үздэг гэх юм уу. Сүүлийн үед яг тийм болсон байхгүй юу? Ер нь эд зүйлстэй яаж харилцаж байгаа хүнтэй яг яаж харилцаж байгааг нь бас ингээ харж болдог тий. Тэгэхээр эд зүйлсээ ингээ хайрлаж нэнэгдэг хүн бол хүнийг ч гэсэн ингээ хайрлаж нэнэж мэддэг юм уу тий. Би яг тэр нь бол итгэдэг. Тийм болохоор сүүлд одоо ингээд эд зүйлс надаа ингээ хэрэггүй би одоо энийг хэрэглэхгүй магадгүй би зүгээр ингээ хайшиж болохоор эд зүйлс байгаа. Тэдрийг болохоор аль болох ингээ хэрэгтэй хүнд нь ингээ зүгээр өнгөө өгдөг юм уу? Эсвэл магадгүй нэг 2-3 мянган вон ч гэдэг юм уу те айгу хямдхан ингээд ирээд аваарай гэд бүх хүнд ер нь бол ингээд тарааж байгаа. Тэгээд яг тэр утгаараа миний ингээд надтай цуг байгаад миний гэрт
Тэ надтай зөв ингээд нэг орон зайг эзлээд байж исэн зүйлс болохоор аль болох бүгдийн үнцэтэй бүх хүмүүст ингээд юу н тараагаад тэгээд явах тийм хүсэлтэй байгаа. Тэгээд тэрийгээ би одоо доор хаяж баг 2 сарын хугацаанд хийж гэн. Тэгээд явахтайгаа нийлэх юм бол баг 3 сарын хугацаанд нүүлтийн үйл ажиллагаа ер нь нүүлтийн үйл явц явагдаж байгаа гэсэн үг. Миний бодож байгаагаар. Бас нэг зүйл эд зүйлс ингээ улам баг байх тусмаа хүн гэртээ хорогдох гэх юм уу те ингээд ямар нэг юмд хорогдох юмд ингээ уяатай байх яг тэр мэдрэмж илүү багасдаг юм шиг санагдсан. Одоо өмнө нь бол ингээл би яаж эндээс солонгосоос нүнээ би яаж энэ их одоо босгосон юмнуудаа ингээ орхиод нүнэ гэдэг надад бодол байсан. Гэтэ тэдний ихэнх бодлуудыг үүсгэж байгаа зүйл нь гэх юм уу ихэнх нь магадгүй эд зүйлстэй холбоотой байсан байж магадгүй. Яг л хэрэв надтай холбоотой эд зүйлсийн солонгос улсад маш их Японд байна уу гэвэл мэдэж үгүй. Тэгээ бодоод үзэнгүүт тэндээс яаж явна гэдэг нэг талаараа жоохон айц гэх юм уу эсвэл жоохон харамсал төрөөдөөсөн. Одоо болохоор би ер нь өөрийнхөө эд зүйлсийн бараг л нэг 100-аас 60% нь одоо ингээд 30-ыг олцсон байгаа хгүй. Тэгээ үлцэн 40% байгаа те. Тэгээ тэр ингээд эд зүйлсийг ингээд өөрөөсөө холдуулаад ингээд явуулаад ингээх тусмаа би улам энд ингээд солонгост үлдмээр байна гэх юм уу юу гэх юм. Солонгосоос яаж явна гэдэг хүсэл маань илүү багассан гэх юм. Улам юм чөлөөтэй болоод явхад ингээд би бэлдэгдээд илүү хөнгөрч өгч юм гэсэн үг. Тэгэхээр магадгүй солонгосоос явхад магадгүй эд зүйлс бүгдээр байх болчих юм бол би айгүй хөнгөн гоё явах. Тэгээд яг энэ удаагийн experience надад бүр маш их сургамжийг ер нь бол өгч जैन. Тэгээд нэгдүгээрт мөнгөтэй харьцах тал дээр сүүлийн үед би маш их юм бодож байгаа. Тэгээд тэр тал дээр ер нь суралцахыг хүсээд яг өнөөдөр ингээ худалдаж авсан. Би яг өчигдөр яг энэ талаар найзлуутаагаа ярьж байсан. Ингээд мөнгөтэй яг ухаалгаар харьцах ёстой байна гэдгээ ер нь ойлгоод тэгээд энэ талаар ер нь бол ном тэгээ хичээлүүд байт юм уу те ер нь бол сонсоод суралцах ёстой байна гэж бодсон. Тэгээд ер нь явтлаа одоо 1 сарын хугацаанд энэ номтой аягүй сайн тулж ажиллая гэж бодож байгаа. Солонгос хэл дээр ном. Тэгээ Харвардын 100 жилийн туршдах одоо тийм аламжлалт хувийн санхүүгээ хөтлөх тийм хичээл гэх юм уу те. Ийм ном байгаа. Тэгээд энийг аягүй сайн судлаа гэж бодож байна. Тэгээ мөнгөтэй аягүй сайн харьцаж сурья. Тэгэхээр би магадгүй Японд очиход дахиад миний амьдрал ингээл тэг өөр одоо юу гэх нөхцөл байдал өөр цаг хугацаанд тэг очиж байгаа ингээл бүх юм өөрчлөгдөн тэгэнгүүт би санхүү дээр аягүй тийм ухаалаг байх хэрэгтэй. Нэгдүгээрт хоёрдугаарт яг одоо нөгөө ээж маань ингээд яваад гисэн болохоор би өөрийнхөө толгойг гэх юм уу өөрийнхөө амьдралын ингээд 100% санхүүгээ болон өөрийгөө ингээд 100% авчих шаардлагатай. Хүнээс юу тусламж гуймааргүй байгаа. Тийм болохоор аль болохоор мөнгөн дээр аягүй тийм ухаалаг хандах хэрэгтэй байна гэж бодсон сүлд. Сүүлийн үед бодлоод гэх юм бол иймэрхүү байна. Ер нь бол бодлоо жоохон чигэнсэн гэх юм уу те. Сүүлийн үед ингээд толгойн дотор аягүй бодогдоод байгаа юм а юу юм ярьсан тийм блог болж байна гэж бодож байна. Тэгээ магадгүй хүмүүс ингээд залахгүй бол үзэх баг. Гэхдээ би энийг бол дараа нь ингээд надаа үзэхэд би ер нь бол влог удаа гэхдээ яг үндэ би өөртөө зориулж идэг. Яг тэгэхээр миний дурсамжууд бол миний ингээд амьдралын үйл явцуудыг хадгалж байгаа учраас ер нь бол өөртөө зориулж идэг байгаа шүү. Мэдээж та бүхэн үзээд хүмүүс үзээд та нарт таалагдах юм бол аягүй баяртай байна. За тийм ээ. Тэгээд би юу яа гэж бодлоо. Гэрээ ер нь ямар шиг байдал тааг жоохон харуулж иж бодлоо. За эндээс ингээ харуулах юм бол энэ бол миний өрөө байгаа. Тэгээд ер нь манай гэрээс юу хамгийн том орон зайтай би аягүй том орон зай ганцаараа ингээд хэрэгэлдэг байсан. Тэгээд энд болохоор миний яг хичээлээ хийж суудаг байсан ширээ байна. Би энийг аягүй ашигладаг байсан. Энийг хитээ сая сүүлд Японд нэгийг авч явсан. Тэгээд тэр манай найзлууд байгаа болохоор тэрийг ашиглана гэж бодож байна. Энийг бол хүнд үгүй гэж бодож байгаа. Аягүй сайн хэрэгэлсэн. Маш хэвтэйхэн байдаг. Энэ ширээ болохоор миний яг одоо юу гэх мэргэжлийнхаа одоо нэг хөгжмөө бичдэг юм уу те. Миний компьютер дээрээ сууж кино үздэг ч юм ингээд миний ер нь аягүй юм үн цэнтэй орон зай байгаа. Хажууд нь болохоор миний төгөлдөр хуур байна. Би энэ дээрээ бас хөгжмөө зохиодог байсан. Тэгээд пианогоо бас тавтдаг байсан.
надтай айгу удаж байгаа. Манай ээжийн надад авч өгчсэн бэлэг даанч харамсалтай нь би энийг Японд руу авч явах боломжгүй байгаа. Энийгээ бас хүнд зарах хэрэгтэй. Айгу сайн хүнд зарнаа гэж найдаж байгаа. Тэгээд энэ болохоор би ингээд өрөөндөө ийм хоёр ийм шар гэрэл хасаадаг. Ер нь бол ингээд манайх ийм цагаан гэрэлтэй байхгүй юу. Тэгээд би ийм тод гэрэлэнд бас удаан байж чаддгүй жоохон ингээд юу яагаад гэдэг. Тэгээд аль болох юм жоохон cozy ийм шар гэрэлэнд байдаг. Энэ болохоор миний ор бүр маш тухтай, маш гоё ор. Би амар орондоо хайртай. Тэгээд айгүй юм гоё цагаан төрхөн маас тэ би дээр нь ингээд зургнууд айгүй их юм байсан юм а бид тэрийг ингээд одоо ер нь бол бүгдийг юу яцсан байгаа сулалцсан байгаа. Японд руу явуулсан. Тэгээ энэ зургнуудаа одоо хэд хоногоос шууд ингээ газраас ярьж аваад энэ зургнуудаа явуулах байгаа Японд руу. Энд болохоор миний хувцсны шүүгээ байна. Ээж бит хоёр хувцсны шүүгээс энд миний хувцсны шүүгээ энд ээж ах байсан. Гэтэ ээжийн нөгөө бүх ачаа бүх юмнуудыг хоослоод бүгдийг Монгол руу явуулчихсан учраас энэ дотор одоо ингээд өөрийнхөө хувцснуудыг үлдсэн хувцснуудыг хийчихсэн байгаа. Тэгээ магадгүй дахиад Японд руу дахиад нэг 20-20-д хил ачаа ер нь дахиад явах. Энд ингээд миний хувцснууд. Би бүр маш их хувцтай байсан. Тэгээд бүр үнэхээр цөөлөд би нэг юм ойлгосон ингээд би хувцсан үнэхээр амар дуртай, үнэхээр хайртай хүн юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ энийг бол яаж игээд ингээд миний аяг үнцэнтэй зүйлс учраас хадгалж байгаа. Тэгээ бусдыг нь бас явуулчихсан. Японд руу явуулчихсан байна. За энд болохоор миний номын шүүгээ байна. Би энийг бүр маш их юу байсан. Цөөлсөн. Айгүй их ном байсан. Тэгээд солонгос хэл дээрх их номнуудаа бүгдийг ингээд явуулаад өөртөө хамгийн үнцэнтэй дахин уншдаг номнуудаа бол Японд руу явуулчихсан байна. Үлдсний нь бол ингээд хүмүүнд өхийн нөгөө зардгийн зарчихсан. Тэгээд энэ миний ашиглаж исэн тойл байна. Энийг бол энэ тавилгуудыг бүгдээр ингээд хүмүүс төгнө. Энэ болохоор миний косметикийн одоо юу байна? Тавиур. Энэ дээр ингээд би нүр будаг болон хүснийхээ юмнуудыг ингээд янзлж хийдэг байсан. Тэн дотор байгаануудыг би ойрын хугацаанд зарна гэд би энэ төмпөн дотор хийдэг болсон. Айгүй нийтдээ. Энийг ингээд энэ дотор энэ төмпөнд хийгээд дүүргээ тавьчихлаар энэ зарагддаг байхгүй. Тэгээд би ингээд 7 хоногоор ингээд төмпөнөө дүүргээ зардаг. Эд зүйлсэн. За юм байна. Тэрний дараа болохоор манай галтаагаа байна. Манай галтаагаа бас аягүй хөрхэн том. Тэгээд энд болохоор ингээд битүү ингээд бүр маш их эд зүйлсэн. Манай ээж галтаанд аягүй хөрхэн хоолунд хийдэг. Тэрний амар хоббитэй хүн. Тэгээд энд дэс эд зүйлсийг бүгднийг юу ингээд өгч явуулахад тэр 160 хэлмэлтэй ингээд тэр ээж хувц муц гэдэг аягүй их юм байсан байхгүй юу? Эдрийг бүгдийг ясан. Тэгээд энэ галтаанаас юу үлдэх вэ гэхээр энэ цагаан тавилгал үлдэнэ. Бус нь бол ер нь бүгдээр нь Монгол руу явуулах юм эсвэл хүмүүс зарах хэвээр. Тэгэхээр би гэрээ цэвэрлж байгаа болохоор жоохон юу байгаа шүү. Нүүлт хийж байгаа болохоор аюух юм хайж маяад ингээд жоохон самбрааг байгаа. Тэгээд энд бас ингээд нэг шүүгээсэн. Би ингээд айл болохоор ингээд шүүгээ мөгөнөд бүгдийг хүмүүс нэгээр зараад байгаа. За энэ бааныг бас уучлаарай. Биний зарах гад энэ тавьчихсан. Энэ өөр болохоор ээжийн яг байдаг байсан өөрөө. Минийхээ бодвол арай жижигхан. Тэгээд бас энд тойл байна. Тэгээд би энэ өөр яаж шилж байгаа гэхээр манай байрны төрөөс айгу үнэтэй. Тэгээд би өөрөө ээжийг явснаас хойш ганцаар идэлгүй учраас би хүмүүст ингээд хоногоор юм уу сараар түрээсэлж байсан. Тэгээд одоо явтлаа бас нэг хэд хоногоор бас хүмүүс түрээслэнэ. Тэгээд тэрнээсээ бас нөгөө түрээсийн мөнгөнд нэмэр болгож байгаа. Энэ болохоор манай 0 евро солонгос нөгөө нэг ингээд газар доор манайхаа ингээд хагас газар доор байдаг байхгүй юу? Тэнгүүт 0 евронууд надад ингээд шатар гардаг. Тэгээд энэ манай 0 евро байна. Ер нь бол манай 0 евро жоохон яг би өөрөө тасцсан болохоор гайгүй. Гэхдээ ер нь жоохон тухгүй байдаг. Тэгээд юу байдаг? Угаалтар байдаггүй ингээд галтаондоо нүр гаргадаг. Тэр нь жоохон сонин. Гэхдээ яг би энэ гэртээ бүр амар хайртай. Тэгээд энэ 0-ийнхаа өөрөө бас сулалж байгаа. Тэгээд ер нь бол манай гэрээ иймэрхүү зохион байгуулалттай ийм байсан байгаа. Тэгээд энэ их эд зүйлсийг бүгдээр ингээд ганц хүн янзлахад бол бас айгүй юу юм байна. Их төвчээр шаарддаг юм байна. Гэтэ миний хувьд энэ их зүйлсийг янзлаад тэгээд эндэх амьдралаа дуусгаад дараагийн амьдралаа орох ч болохоор ер нь бол айгүй excited байгаа. Тэгээд одоо яваа явтлаа сарын хугацаанд айгүй хөдөлмөрлөж энэ эд зүйлсээ хүмүүст ер нь хуваалцах өгөх. Тэгээд өөрөөсөө явуулах гэж хэлмээр байна. Тийм. Өөрөөсөө явуулах шаардлагатайгаа тэгжиж би эндээс нүх боломжтой болно. Тийм. Тэгээ ер нь бол сүүлийн үед бодож байгаа юм тиймэрхүү байна. За тэгээд магадгүй дунд нь дахиад влог хийх байх. Эд зүйлсээ бас ингээд зарчаад магадгүй бүгдийг нь явуулсныхаа дараа яг гэрээсээ нүүж явахдаа бас нэг жижиг чамаагүй влог хийж оруулъя гэж бодож байна.
Тэгээ нэг гоё мэдэн. Маа найз залуу юу яаж байгаа 26-аас 28-ны орнд жижүүд ирэх ажилтай болсон. Тэгээд тэрнийхээ далмаар гэх юм уу 28-нд ирж Сөүлд ирж надтай зүг гэр орны анзлаад 29-нд бид хоёр ер нь гэрээ хүлээлгэж өгч мөгөө. Тэгээ 30-нд хоёлоо төлцөөд Японд руу нүүж байгаа. 3 сарын 30-нд тэгээд ерөөхдөө шинэ гэртээ очиод гэрээ янзлах нэ. Маш их баяртай байна. Маш их тогтолж байна. Жаргалтай байна. Тэгээ ер нь бол энэ үйл явц хаяа жоохон хэцүү санагддаг. Үнэхээр ядардаг байхгүй яа тэгэхээр би нөгөө ажлын хажуугаар бүх эд зүйлсээ нарсааш нь янзалдаг болохоор ер нь бол ядардаг. Гэхдээ би энд ингээд амар appreciate хийгээд маш их талархаад тэгээ надтай цуг ингээд байсанд надтай цуг тэгээ миний эд зүйлс болоод надтай цуг ингээд цаг хугацааг өнгөрөөсөнд маш их талархаж байгаа. Тэгээд бүх эд зүйлстэй ингээд ер нь явахт нь хилдэг ингээд тэгээ надтай цуг байсан маш их баярлаа. Тэгээд сайн эзэн дээр очиод одоо юу бас сайхан цаг хугацааг ингээд өнгөрүүлнэ итгэж байна гэж хэлээд ер нь эзүүлсэн явуулж байгаа. За тэгээд ийм байна. Нүүлтийн влог байлаа. За аюу хэмэрчлээ. Сайхан амарцгаарай. Сар шинэ юм.